За бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдрийн уншлага сонсох өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн сонголт маань энэ 3 төрлийн сонголт байна. За тэгээ одоо жоохон сонгох хугацаа өгье. За эхнийх нь public network. Олон хүн цугласан ажил байгууллага хамт олон байд юм уу? За тийм үзэр garden гэсэн үзэр байна. Хоёр дахь сонголт нь mountain. Уул. Фужияма байна л да. Фужисан. Юу багхацруу гэдэг шиг. Юу утамана сонгосон Фужисангийн зүрэг байна. За гурав дахь нь био бауга. Учтал. Мэдл. Санхүүгийн бас одоо юу гэх юм эрхчлөөнд хүрсэн хүмүүсийг илэрхийлсэн юм шиг. За тийм 3 хөдрийн сонголт байна. За өнөөдөр 1-р сонголтыг энэ хөдрөөр, 2-р сонголтыг энэ хөдрөөр, 3-р сонголтыг энэ хөдрөөр унших болно. За ингээд уншлагад оролцъё. Уншлага эхлүүлье. За 1-р группийг сонгосон хүмүүсийн сонголтын хөдрийг энэ дээр тавьж эндээс харагдах байхаа гэж бодсон. Тийм камерт орж байгаа шүү. За ингээд гоё шидэдтэй юу шиг шингээ шиг хөрхөн стикертэй. За 1-р группийг сонгосон хүмүүс ер нь нэг тийм public network. За тэгээ group те. Тэгээд магадгүй зарим нь outdoor гэхээсээ илүү ер нь тийм ажлын холбогдлолтой хүмүүсийн уншлага болох төлөвтэй байна. Интернетээр ажиллаа хийдэг юм уу? Олон нийтийн сүлжээнд юм хийдэг ч юм уу? Магадгүй тиймэрхүү хүмүүс байх магадлал өндөр. За тэгээд ажил нь онлайн интернеттэй харьцдаг хүмүүс юм аа. За 1-р группийн сонгож байгаа үзэрнүүд нь ямар үзэрнүүд байна вэ гэдэг. Үзэрнүүд мөн өөрөө харцаа байна да. Их дээр нэг шалгаах юм. Аагүй юм аа янз бүрэл заа. За нэг хамтын ажиллагаа нэг жаахан хөтлөгдөх гэдэг нөө гоё. За эхний ээлжинд тиймэрхүү гарч ирж байна. Ажиллагаа бүтлгүүдэд жоохон гарц харгалгаа жоохон асуудал үүссэн баягтай. Тэгээ болоод одоо бүгдийн энэ одоо хамтын ажиллагааг одоо бүгдийг болоод бүгдийг одоо зогсоорч гэдэг юм уу. За тиймэрхүү нэг тийм ажил дээр нэг жоохон асуудал үүсэж байгаа болтой байна. Энэ юу байна? Урд нь одоо нэг хуучин хамтарч байсан хүмүүстэйгээ харьцаа холбоогоо таслаад магадгүй ажил шинээр эхлэх гэж байна. Шинээр эхлэх гэж байгаа өөр газарт ажил албан тушаалд одоо шилжиж орж байгаа хүмүүс өмнөх хамтралынхаа үйл ажиллагааг зогсоож ийн. Яг л тэнд тийм хөтөлгүүлэх гарсан учраас тийм одоо нэг хүнээс ажил горлоод ингээ хүлээгээд байсан байт юм аа. Тэгэнгүүт тэр ер нь бүртгэлтэй биш болонгоо за одоо тэгвэл одоо ер нь өөрийнхөө өөр шийдвэр гаргаад шинээр ажил төрөлд орё гээд өөр газар байгуулах тий өөр хүнтэй хамтрах. За тийм шатандаа очоод ер нь тех тал дээр ингээд нэг шийдвэрээ гаргаад байгаа болсод байна л да. Тийм тэр ажил нь одоо энэ орох ажил нь айгүй гоё тийм бас ирээдүйтэй. Тэр өмнөх бол бас нэлээд хүнд байдалд ороод тэгээд нэг тийм бүтэл болсон газраас салаад явсан нь бол зүг байгаа байна. Тэгээд одоо айгүй ирээдүйтэй тийм бас магадгүй тэр нэг тийм
цолын ирээдүйтэй гоё ажил зөв сонголтоо сонгож байгаа хүмүүс байх шиг байна да. Магадгүй нэлээд ажлын ачаалалтай байна. Энэ дээр одоо нэг жоохон эрүүл мэнд өөрийнхөө одоо хит их ядрахаас тийм ээ сэргийлээрээ тэхгүй бол бас нэг жоохон өвдөчих магадaltaй шүү. Яг тэгвэл энэ ажлын ачаалал ихээс болж шүү. Ажил нэлээд ачаалалтай шинэ ажилд ороод тэрнээсээ болж жоохон эрүүл мэндээ жоохон бодороо хэтэрхий их ажлын ачааллаас болж жоохон өвдөх үе гэдэг дээр жоохон анхааруулга ирж байна. За яг хөө тэгээ мөнх төгрөг нь одоо яг бүр айхтар сэтгэл хангалуун бүр дүүрэн биш ч гэсэн тодорхой хэмжээний орлоготой байна. Тэгэхдээ санаанд чинь ингэж ажилласныхаа хэрэг бүрэн дүүрэн одоо нэг сэтгэл хангалуун бос биш байх гэдэг энэ ажил нь. Тэгэхдээ бол бас хөрхөн орлого болно. Хүссэн хэмжээнд чинь хүрэхгүй гэсэн санаа л хэлж байна л да нэг. Тийм хүссэн хэмжээнд хүргэж цалин орлого хөлсөө авахын тулд жоохон эвдүүгээр арга зүгээр тий жоохон залтай жоохон эвийг нь олж харьцуул бас магадлал байна шүү танд гэж бас хүссэн орлого хэмжээгээ авах тий магадгүй зарим хүмүүс нь бүр ингээд ерөөсөө хин нэгэнтэй хамтарч ажилладаг ажлаас ерөөсөө бүр болоод бие дагаад ганцаараа ажиллах гад за тэгэнгүүт энийг онлайн дээр одоо онлайнаар интернет шопинг ч хийх юм уу эсвэл одоо тэр янз янзын коин моин одоо бүр юу гэдгийг одоо тэр гадаадын зах зээлийн одоо хувьцаа арилж байгаа одоо тийм алт мөнгө за тийм арилжаа 8-нд ингэж хуваараа ороод за хүссэн хэмжээнийхээ биш ч гэсэн тодорхой хэмжээний бас ашиг орлого олдог. За тиймэрхүү юм хийж байгаа чулсууд байна. За бүр хамтрагчаа солиод өөр байгууллагад ороод за тэн дээрээс яг ажлын ихийг бол хийж байна. Ер нь бол гэхдээ тэрэн дээр эрүүл мэндийн байдлаа жоохон хянаад тэр хүссэн хэмжээний орлого орж ирэхгүй байгаа боловч энэ дээр эв дүүгээр харьцах юм бол бас орж ирнэ гэж байгаа байхгүй юу? Бас тийм боломжгүй биш. Энэ эвийг нь олж учрыг нь олох юм бол за нэг айхтар давшилттай биш одоо юу юм байна л да. Тодорхой хэмжээний яг цаг хугацаа орно магадгүй энэ ажилдаа ороод дөнгөж удаагүй байгаа учраас хүссэн хэмжээнд чинь бүрээгүй цалин ирсэн байж болох ч явандаа бас өсөх магадлалтай юм байна. За яг энэ нэг хүссэн хэмжээний орлого цалин аваагүй дээрээ бүр урдны нэг өмнөх хамтрал одоо энэ шинэ ажил биш ч гэсэн бас тэрэн шиг ингээд нэг тийм нуралтанд орчих үе гэдэг нэг өмнөх ажилласаа бол бас тодорхой хэмжээний бас одоо нэг жоохон санхүүгийн хүндрэл ч юм уу ингээд аваад жоохон сэтгэл зүйн нэг жоохон шарах маягийн байгаад байгаа байхгүй. За тэрэн дээр ахаад энэ ажил минь бас нэг тиймэрхүү болчихоо гэсэн нэг тийм эргэлзээ асуудал одоо хүссэн хэмжээнийхээ орлогыг аваагүй учраас нэг тийм бодлууд орж ирж ийн. Гэвчлээ энэ байгууллагатай бол бас яг тийм бол болохгүй. Тэрэн дээр санаа зовдгүй. Яагаад гэвэл яг дөнгөж нэг газар оронгуудаа одоо нэг шууд өндөр цалин аваа шууд иргэн гэж байхгүй. Нэгсэндээ ажиглаж байгаа тийм чадах хэсгийг яаж байгаа одоо тийм тэгж байгаа яванда цалин мөнгө чинь бол өснө энэ дээр жоохон эвтэй арга эвээ олоод явчих юм бол болохоор байна. Өмнөх тэр юмыг бол бодолтгүй яагаад гэвэл өмнөх ажил энэ ажил хоёр чинь шал өөр орчин нөхцөлтэй байгаад байна л да. Өмнөх бол нэлээд бас шархлуулсан нэлээд бас магадгүй нэг ажиллуулчаад мөнгө төргөө ерөөсөө өгөөгүй гэдэг юм уу бүр тийм ч байх магадлалтай газар байгаа байхгүй юу. Гэтэл энд бол хүссэн хэмжээнд чинь хүрээгүй ч гэсэн бас өгсөн гэхдээ цаашдаа бол бас харж байгаа тийм өсөх боломжтой тийм газар байгаа юм. Тийм тэг нэг айхтар яаран шийдвэр гаргах хэрэггүй энэ ажил дээрээ. Жоохон харцнаад эвийг нь болоод байж ах бол гэмгүй ажил. Энэ бол өмнөхөөс бол өөрийнхөө жоохон зүүн совин дуу хоолойгоо сонсоод жоохон
өшөө жоохон одоо их чангүй ажиллахад бол нэг тийм харамсах шалтгаан бол болохгүй энэ газар чинь бол тий. Эсвэл энэ ажилчин ч юм уу тий. Хуваараа ямар нэг юм эсвэл онлайн интернетээр юм хийгээд ирсэн бол шууд тийм одоо өндөр ашиг орлого олоод эхлэхгүй ч гэсэн ер нь бол нөгөө зөв зам дээр хамгийн чухал нь зөв зам дээр байна гэж байгаа байхгүй. Харин ажлын ачааллаасаа болоод эрүүл мэндээр нэг жоохон анхаараараа эрүүл мэндээ хитрхи нөгөө нэг өөрийгөө хайж тэгэж нөгөө нэг ажиллаад байгаа хүмүүс байгаа гэж магадгүй юм байна да. Энэ нэгдүгээр группийнхан. Онлайн интернет нетворкоор олон хүмүүст хандсан тиймэрхүү ажлыг хуваараа хийж байгаа хүн ч байна. Тэгээ одоогийн байдлаар хүссэн хэмжээнд хүрээгүй ч явандаа хүрнэ. Энэ бол бас ер нь бол зөв зам чинь шүү гэж хөзрөөлж байна. За ийм одоо энэ хараа энэ хөөрхөн стикер ч гэсэн явандаа цэцэг урганаа л гэж байгаа байхгүй тий. Одоо энэ мэдлэг мэдээлэл одоо ингээд эхлээд ингээд дөнгөж явж байгаа ч гэсэн одоогийн байдлаар ингээд битүү байгаа ч гэсэн ер нь бол явандаа цэцэг ургана тий. За нэгдүгээр группийн уншлага энэ хүрээд өндөрлөлөө. За танд амжилт хүсье. Амжилтыг хүсье. За хоёрдугаар группийнхаа уншлага руу орно. За хоёрдугаар группийн уншлага. За энэ нэг од харуулж байгаа гоё юутай юм байна стикертэй. За mountain гэж жоохон саад бэрхшээлийг сорилтыг илэрхийлж байгаа үзрийг сонгосон байна. За зарим тал дээр жоохон блоклогдсон байгаа байдлыг за challenge бас тий. Одоо өөрөөгөө нэг сорих. За тийм үзрийг илэрхийлсэн үзрийг сонгосон байна. За хоёрдугаар группийн дунд зориулсан уншлага. Орчноос ямар мэдээлэл мессеж ирэх вэ? Хоёрдугаар группийн Let's plan гэж жоохон хөвгөлтэй байя гэж байна. Одоо юм бас яг нэг харагдаж байгаа шиг бас биш байж болно. Жоохон альва юм жоохон өөдрөгөр харьяа гэж шүү. Өөдрөгөр харж баланс тэнцвэрээ олё. Жоохон тэнцвэр алдаад байгаа хүмүүс байж магадгүй нэг. Жоохон шантрах гал саад бэрхшээл сорилттой тулгарчаад. Sorry. За тиймэрхүү хүмүүс байх шиг байна. За тийм копс маань за яг нэг иймэрхүү юм болж байгаа шиг байна. Жаахан хөвгөлтэй байя. За юм бол тийм одоо юунд толинд туссан сар гэдэг үзэр маань тийм толинд туссан тусгал шиг байдаг болохоор өөрөө хөвгөлтэй өөрөө нөгөө одоо та хөвгөлтэй байх юм бол орчин ч гэсэн хөвгөлтэй байна гэдгийг илэрхийлж байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр жоох ингээ баланс тэнцвэрээ алдаад байна. Магадгүй нэг жоох ингээ та гунигтай ч юм уу та ууртай ч юм уу байх юм бол эсрэг тал бас л яг л тийм л хариу үйлдэл үзүүлэх учраас таныг өөр хөвгөлтэй өөрөө өөдрөг байя гэж байна. За тэгээд энэ магадгүй гэр бүлийн харьцаан дээр орж ирээд байх магадлал маш өндөр байна да. Гэр бүлийнхээ харьцаан дээр за одоо чи ууртай байгаа бол одоо ингээд л да чи ингэж байгаа бол би чамд бол одоо нэг тийм сайхан зан гаргаад байж чадахгүй гэж тэгдэг ч юм уу. Тэгэнгүүт эсрэг тал нь бүр адилхан тийм хөндий хөтөн болоод ингээд явцдаг. Тэгэхээр та хэрэг хөвгөлтэй байх юм бол таны эсрэг таны харьцагч бас яг тийм байна. Энэ дээр жоохон баланс тэнцвэрээ олё. Та одоо өөрөө ингээд нэг өөрөөсөө эхлээд ингээд нэг өөрийгөө өөрчлөх талаасаа ингээд анхаарахгүй бол энэ гэр бүлийн байдал нэг тийм уйтгартай гонигтай байдалд ингээд улам л ингээд ороод байна. Магадгүй ингээд нэг нөхдөйгөө эхнэртэйгээ муудалцсан ингээд би эндээ бууж өгөхгүйгээд ингээд тэмцээд байгаа нэг тийм тэмцэл байгаа даа л да. Тэрнээсээ болж өөрөө бүр илүү ингээд нөгөө дордоод байгаа байхгүй юу? Одоо юу гэх юм. Тийм болохоор аливаа юм жоохон хөнгөнөөр хүлээж аваад жоохон өөрөө ч гэсэн аз жаргалтай байвал орчин аз жаргалтай болно
тойлонд тусч байгаа өөрөө чинь дүрс шиг л орчны нөгөө нэг эргээд хариу уруулна тийм байх учраас эхлээд өөрөөсөө эхлээд гэдэг байгаа байхгүй юу? Өөрийгөө өөрчлөөд үзье гэд. Тэгэнгүүт боломж сонголтууд бүх юм өөр болоод хардаг өнцөгч нь хүртэл одоо гэр бүлийнхаа хүнтэйгээ одоо нэг өнцгөөс нэг газараас хардаг өнцөгч нь хүртэл одоо нэг өөрчлөгдөн гэж байгаа байхгүй боломжууд хүртэл зөндөнөр нэмэгдээд ирнэ. Одоо бол нэг тэмцээл левел тэмцээд л байна гэдгийг хэлж байгаа байхгүй юу? Тэмцээд левел тэмцээд л эцсийн бүлэгтээ гэр бүл бүгдээр л аз жаргалгүй болно. Тийм болохоор өөрөөсөө эхлээд өөрчлөөд үзье гэж байгаа. Тэгээ хоорондоо тэмцэжийнхээ оронд одоо харин хоёулаа нийлээд зориг нэгтэй тэмцэх хүн нь тэмцэх талбай нь тэмцэх газар нь арай өөр юм байх гэдэг байхгүй юу? Хоорондоо тэмцэх ерөөсөө биш гэдгийг илэрхийлээд энэ хоорондоо тэмцлийг бол зогсоогоод харин ч хоорондоо эвтэй найрамдалтай байж харин эсрэг өөр хүмүүстэй тэмцэх талаар тийм юм яриад байна шүү. Энэ гомдол одоо тэр эмэгтэй тал нь илүү гомдлоод ах шиг байна л да нөхөртөө ч юм уу. За тэгэнгүүт одоо би чамд бууж өгөхгүйгээд ингээд тэмцснээсээ болоод ингээ хоёулаа бүр ингээд илүү ингээд гонигтай байдалд ороод тэрний оронд тэр гомдлыг ингээд гомдол байт юм уу тэр тунирхал байт юм. За тэрийг тавиад явуулчих юм бол хоёулаа аз жаргалтай болох гээд байна л да. Нэг жоохон зовоосон тийм шал ашиггүй нэг тийм тэмцэл өндөр яваад байна л да. Хэрэг та тэгж гомдол тунирхлаа тавиа явуулчих чадах юм бол нөхцөл байдал бол асар хурдтайгаар өөрчлөгдөд маш аз жаргалтай болно гэж байгаа байхгүй юу? Хоёр биентэйгээ ойлголцоод тийм хөгжилтэй жаргалтай тааваараа байж болох гэдэг гэр бүл дотроо. За тиймэрхүү уншлаг болж байна шүү. Саад бэрхшээл гэхээс илүү жоохон сорилт байгаад байна. Тэгээд энэ сонгосон хөзөр дээр ч гэсэн сорилт. Энэ сорилтыг томруулаад ингээд өөртөө ч зовлон удаал өрөөл бусдаа ч гэсэн ингээд ахихаа оронд энэ жижиг сорилтыг айгүй хөнгөнөөр хүлээж аваад өөртөө ч эргээр гэр бүлдээ ч эргээр ингээд нөгөө өөрчлөх арга нь одоо таны гаргаж байгаа шийдвэрээс хамаарах учраас та нэг тэр дээрээ жоохон өөр байж болох уу гэдгийг л одоо хөзөр танд сануулад байна. Тэгэхгүй бол хинж байсан юм гонигтай байгаад байгаа байхгүй юу? Хинж аз жаргалгүй хинж гонигтай байснаас та жоохон өөрчлөгчвөл орчин чинь өөрчлөгдөд бүгдээр аз жаргалтай болох гээд байна гэдгийг хөзөр хэлж байна. За ингээд 2 дугаар группийн уншлага энэ хүрээд өндөрлөө. 2 дугаар группийнханда жаахан өөрөөсөө эхлээд өөрчлөгдөд үзье гэдэг мессежийг өдрөөр илгээж байна да. За танд амжилт хүсье. За тэгээ see you again. Матане гэдэг японоор матане гэдэг. Японд олон жил амьдарсан хүн ч гэдэг гинт япон үг орж ирээд өртөө. Яванда япон хэл дээрээ тараагаа уншдаг болох гээд бас бодоол байна шүү. Эхний ээлжинд Монгол дээр нэг жоохон төвлөрч сайн хийж сурж агаад япон хэл дээр хийх санаатай байна. За тэр миний хувийн бодол байлаа гэдэг шиг. За ингээд beer гэдэг power хүч чадал. За тэгээ зарим боссууд байна. Courage гэдэг эрх мэдэлтэй. Leadership ингээд finances гэдэг protection гэдэг ингээд эднэр нь болохоор тэ leadership гэдэг чи одоо лидер хүнийг хэлж байгаа шүү дээ. Удирдагч хүнийг. За finance гэх санхүүгийн одоо бас эрх чөлөөтэй санхүүгийн боломжтой хүнийг илэрхийлж байгаа үзэр байна. За ийм хүмүүс сонгосон бахаа энэ үзрийг. За 3 дугаар группийнхэнд
одоо хорвоо ертөнцөөс илгээх ямар мессеж байна вэ? Ямар хүмүүс сонсох гээд байна вэ гэдэг дээр. За 3 дугаар группийн зориулсан мессеж гаргаж өгнө үү. За зүрх сэтгэлд нэг жоохон нөхөссөн гомдлын юм уу нөхөссөн байх юм. За яг өөрөөр хөзөр гаргаж иж уншнаа. Нэсэн. За Five of Swords гэдэг өдөр маань. За яг нэг тийм зүрх сэтгэлд нэг шарах ороод иржээ. Тэгээд гомдсон тэрийг эдгэж ангаах гээд нэг жаахан өөрийнхөө бол ингээ хичээж байгаа боловч бас тэр болгоныг тавьж ингэж явуулж чадахгүй. Тэрний эсрэг хөөсний эхнэр нь байд юм уу нөхөр нь байд юм уу гэр бүлийн хүнээсээ үүдэлтэй. За тийм юм тийм асуудал үүссэн байна. Тэгээд тэрийг эхнэр нөхрөөгөө ингээ эдгэж ангаах гээд ингээд одоо юу гэх юм одоо тэр сэтгэлдээ авсан шархаа эдгэж ангаах гээд ингээд өөрийнхөө бол ингээд хичээж байгаач бас тэгж одоо бүрэн дүүрэн чадаагүй байна. За одоо өөрийн чинь хувьд хамгийн чухал юм нь яг нэг одоо ингээд нэг хүүхдүүд дээрээ төвлөрсөн байна. Одоо надад энэ хитэн хүүхдмэл байна гэдэг одоо бүр хитэн ч хүүхдтэй 3-3-аас дээш хүүхдтэй хүмүүс бас сонсож явах магадaltaй байна. За тэгээ цөөхөн ч хүүхдтэй гэж болно л да. Ер нь бол одоо нөхөр юм эхнэр гэхээсээ илүү ингээд одоо хамгийн чухал нь одоо өөр хүүхдмэл байна гэдэг ингээд бодоод өөр хүүхдүүдтэй яаж эрдэн мэдлэг боловсрол тий илүү юм одоо нэг байр суурьтай болох вэ гэдэг дээр ингээд илүү бодож төвлөрч байгаа хүмүүс байна шүү. Гэтэл яг бас нэг юм бодож л да. Хичнээн өөр хүүхдээрээ төвлөрж байгаа ч гэсэн одоо нэг надад нэг нүмер нөөлөг болоод нэг төшиг болоод тий нэг байдаг хүн маань байсан бол гэдэг ингээ гониглаад байгаа байхгүй бас. Магадгүй тэр эцэг ч юм уу, магадгүй тэр ихэн ч юм уу. Эсвэл бүр өөр хэн нэгэн ч үж болно. Тэгээд нэг жоохон намайг ингээд нэг тулаад түшээд ингээд нэг жоохон яагаад ах юу гэдэг ингээд нэг нүмер нөөлөг болоод хэн нэгэн байсан ч болоосоо гэсэн нэг тийм. Тэрэн дээр нэлээд жоохон гониглаад байна. Нэгэсэндээ ганцаардал واخгүй юу? Ганцаардал. Нэг хэн нэгнээс хайрыг ирэл хийсэн байдалтай байгаад байна. Яг ингээд нэг өөрийг нь тулж төшөж нэг жоохон хайрлж халамжлах хэн нэгэн байдалч болоосоо гэсэн байдалтай. Бүрэн дүүрэн гэр бүлтэй байвал бас зүгээр байна гэж ингээд тэг магадгүй танд тун удахгүй бас юм сайхан халамжтай айтайхан хүн бас ирэх магадлал байна шүү дээ. Тийм айгуу сайхан шийдвэртэй магадгүй одоо тэр өнгөрсөн амьдралын хүн юм уу эсвэл өөр хүн юм уу мэдэхгүй тийм харин гал цогтой ирч хүчтэй тийм шийдвэртэй сайхан заал арай харьцангуй залуу тийм хүн бас гарч ирэх магадгүй таныг халамжлах таны хүсэж байгаа шиг нэг тийм хүн амьдралд ч н орж ирэх магадлал байна. Тэгээд таны энэ зүрх сэтгэлийн одоо нэг онгорхой орон цайг нэг нөхөж эмчилж өгөх. Таныг нэг хамгаалах, яг л таны нэг хүсэдээс нэг халамжилдаг, хамгаалдаг хэн нэгэн байдаг болоосоо гэдэг дээр чинь бас нэг хүн гарч ирэх магадлал байна шүү. Таны сэтгэлийн шарахыг эдгэж өгөх те. Та хостой болох магадлал байна. Та гониглаад хэрэггүй удахгүй
Удахгүй за цаг хугацааг нь бол мэдгүй. Ер нь бол байхгүй биш шүү. Таны хүсэж байгаа шиг тийм хүн байгаад байна шүү. Та өөрөө ингээд магадгүй ингээд нөгөө нэг айгүй юу өндөртэй хүн байгаад байна л да одоо. Юу гэх юм одоо нөгөө шалгуур өндөртэй. Магадгүй танд ингээд 2 3 4 хүн гээ байлаа гэхэд та тэднээс ингээд айгүй ингээд нөгөө шалгуур хэмжүүр цензур тогтоогоод ингээд тэгээ таны нөгөө хэмжээнд хүрч тийм та өөрөө айгүй тийм боломжтой тийм мөнгө санхүүгийн тодорхой байр суурьтай тийм хүчрэх хүн байгаад байгаа аахгүй. Тэгэхээр таны энэ зэнданд чинь хүрч таны юунд одоо юу гэх юм левел гэхээсээ л одоо юу гэх юм цензур хэмжээнд ингээд нэг тогтоосон нэг одоо өөртөө тогтоосон нэг юм юу байгаа штэ. За нэг иймэрхүү хүн гэсэн. За тэрэнд чинь ингээд нэг яг ингээд нөгөө тэнцгүй ингээд 3 4 хүмүүсээс та ингээд сонголтоо хий ингээд нэг хийх гээд бас ингээд харж байгаа байдалтай. Тэгээд тэднээс одоо хин нэгийг сонгох юм уу эсвэл танд шинээр хин нэгэн орж ирэх юм уу? Ямар ч гэсэн тийм одоо ирч хүчтэй тийм цог жавхлантай тийм хайтаахан хүн орж ирэхээр л юм шүү. Энэ ажил хөдөлмөртэй энэ ер нь магадгүй хуваараа юм хийдэг тийм ажил хөдөлмөртэй тийм хүн байх магадaltaй их сэтгэл сайтай. Та магадгүй эсвэл таны хүсэл байж болно. Айгүй сэтгэл сайтай тийм. Тэгээд нэг хувийн ингээд нэг орлоготой хуваараа юм хийдэг хүн байвал бүр зүгээр одоо энэ тэнд байгууллагад ажилладаг гэхээсээ илүү хуваараа юм хийдэг хуваараа одоо нэг өөрийн гэсэн бизнестэй ч гэдэг юм уу. За тийм хүн байвал бүр зүгээр мөгөөч гэдэг юм уу. Та тиймэрхүү цензур тавьдаг байж бол гэтэл тэнд ирч хүчтэй тийм таны хүсэж байгаа шиг хүн бол гарч ирэхээр байна. Сайхан л уншлаг байна тий. Таныг нөгөө услнаа гэдэг шиг таныг гоё ингээд нөгөө дутууг чинь нөхөд ингээд нэг цэцэг шиг цэцэгд нөгөө ус хэрэгтэй байдаг шиг ургахын тулд ус хэрэгтэй байдаг шиг таныг ингээд нэг услаад өгөх хүн бол хэрэгтэй л би байгаа л юм байна. За энэ хөөрхөн гоё уншлаг боллоо. Таны энэ гуниглж байгаа одоо энэ нэг халамж нөмөр нөөлийг хэрэг боллоодаг болоосай гэдэг нүүр хөвгтөрөө төвлөрөөд байгаад ингээд байж байгаа байдал бол одоо тун удахгүй өөрчлөгдөөд зураг сэтгэлээ хин нэгэнд нээгээд ингээд тэр зураг сэтгэлээ хин нэгэнд нээгээд таны энэ нэгсэндээ гунигтай нэг жоохон нэг юм юу байдал одоо нэг төгсгөл нь ирж явахгүй юу? Тэгээд та айгуу гоё өөртөө ихтэй таны өмнөх шарах сорыг эдгээгээд өгөх тийм сайхан хүн ирж явна тий. Өөртөө тохирсон сайхан ханаа олохоор байна шүү. За ингээд 3 дугаар группийн өмнө уншлага энэ хүрээд өндөрлж байна. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс бас их сайхан уншлаг боллоо гэж бодож байна. За хэрэгтэй хэн нэгэн сонссон байгаасай. За энэ өдрийнх нь ажилд амжилт хүсье. Баярлалаа.